энэ кинон дээр гарч байгаа үйл явдал болж байгаа үед хувьсгал гэдэг үг байгаа. Үг нь байгаагүй. Тэгээ сүүл 24 мөрөн оны үед л хувьсгал гэдэг үг гарч эхэлсэн шүү дээ. Тэр яг 21 онд бол нөгөө манайхын чинь зөвлөлд орсон сусамж гоохоход очиход нөгөө үг нь байхгүй болохоор бошгыг халах гэж яриад байгаа байхгүй. Бошиг гэдэг чинь зарлиг үстэй хааны зарлиг. Тэгээ хааны зарлигийг халах тухай ярьж штэ. Хэрэгсэхгүй болох одоо өөрөөр хаан цэсгийг устгах юм уу? Тим юм яригдаад байгаа үе юм байна. Тийм учраас энэ үед бол одоо Жанжин Сүхбаатар бол улс орны тусгаар тогтнолоо эргүүлж авах, автоном төрөө эргүүлэн сэргээх. Энэ үед бол одоо ардын намын нөхдүүдийн ирмэл зэх 10 зүйлд яг бичиж байгаа шүү дээ. Автономт төрөө сэргэнэ гэж. Ингэж явж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь тэр чинь өргөжөө тусгаар тогтнол болоод явсан байхгүй.